төсөөлжсэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр цаг хугацааны ирэхээр зүгээр шулуух хэлэхэд жилтсэн шүү дээ. Тийм тэмцээнд дуусчаад нөгөө нэг Альфа 7 цамаа өргөчөөд байжсэн чинь нэг хүн ирээд MVP гэрнэ. Гайхаад. Уусаа 3 map киллигийг болохоор дадлаа хоолгч. Маа залуучуудын хувьд гэх юм бол нэг хинж энэ яг тийж одоо нэг эго гэх юм тийм зүйл гаргаагүй бид нар зүгээр л яг амар өсөглөн байсан. Тэрийг нөгөө PUBG-ийн аккаунтаар авчихсан. Тэр зүгээр ским байсан байлээ. Чи бүр гайхах юм чи. Яг өөрөө биш юм. Ским бил тийм бил шүү дээ. Хоёр чинь тэгэл iPhone 6 Plus энтергээл айл болох нэг хүний хит амир дээгүүр гаргачихгүй хүнээс бас дутаачихгүй ер нь утсуулганыг илэн сольж өгдөг гэсэн. Ер нь би ер нь энэ дундаа Чинкин Шинко байсан шүү дээ. Чив чимээгүй. Зүгээр ингээл танил талтай бол тэгэл ингээл зүгээр ингээ үдсэн үнэ би чамайгтай тэр найзтай хэлэл бандуулж байна. Тэгээ би ингээл бандуулчихж байгаа юм чи. Наа зөв жил мэлээр бандаа. Энэ шоу нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор PUBG Mobile төрлийн Alpha Game багийнхан оролцож байна. Хизээ ирцгээсэн бэ? Сайн болгоч. Халуун орноос үүтэн орно руу ирэхээр ямар байна? Дарч шүү дээ. Дарч. Хүтэн байна. Монгол хүтэн байна. За тэгээд Тайланд очиж байна. За фэнүүд хэрэг байна. Ялангуяа октод хэрэг байна. Alpha Game багийн фэнүүд октод гээд тийм зөндөө байсан баха. Ер нь ингээд стори эдрийг чинь гүйлгээд харахаар Ирсэн манайхан хэлээрээ. хамгийн гаруйск зурсан хэм бэ? Үнэ дөг. Бүнэ ах дөг хоёрлах. Бүнэ ах дөг. Зүрэг. Топ бол нэлээл харагдсан да. Тэгээд ингээд backstage-с ингээд гарангуут ингээд бүнийг шууд ингээд татлал татаа явчихчих. Тэгээд лаунж руу очингууд тэгээд бүгдээ гарангуудаа дутууд байлмаа. Тэгээ бүнэ хэр дуртай тэрэндээ. Хүүшээ. Гараа бэлэнтэй ингэж очингууд л гард нь үзэг орж ингээд саасаас гэдэг. Нэг тийм хүлийн болно да. Бүнэ нэг тийм байна те. Ер нь бол гараас зурсан фэнүүтэй уулзсан. Яг уу. Биг нэг тийм Шавч шүү. Энэ шоу нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. Таиланд улсад болсон. Тэгээд нэг өмнөх жилүүдэд бол ерөнхийдөө group stage нь Малайз улс ч юм уу арай өөр газар болдог байсан. Энэ жилийн онцлог нь болохоор Таиландд group stage хийгээд шууд тэр чинь байрлаж агаад финал руу явсан. Тэр нь Нэг газар шууд байж байгаа. газраа Нөгөө өмнө чинь нөгөө зөөгөөл яваад идэг гэсэн чинь тэрийг болонгуудаа шууд нэг газар төвдүүлсэн энэ жил юм бол Таиланд нийтдээ Бангкокт бид нар чинь сар хэрэгтэй байсан гэсэн. 28 он үү? Олон сон биш те. Олон онсон. За тэгээ 3 дугаар байранд орсон сэтгэл гэх юм бол бид нар бол өөрсдөндөө бол хангалттай сэтгэл хангалуун байгаа. Би энэ асуумар санагдсан. Яг нөгөө шагнад гардуулах гэдэг яах чинь дөөх жоох ингээл гунигтай гарчсан шүү дээ. Тэр яг юу болсон? Тэр чин бид яг сүүлийн мар дээр ярэнтэй байлдад өгсөн араас. Бид яг нэг 5 минут дуу хинч хоорондоо юм яриаг тэгэл чимээ сууж байгаа л. Тэгэл нэг жоохон ярэ өрнөл босч ирээл дөрүлөө босоод хоорондоо тойр зогсож жаад яриа болсон. За дараачлалаа нэг Тэр тийм ахныг харах бас жоохон яг өмнөөс яг л дөөх шиг л болж л шүү дээ. Тэгээ юм тэгэл угаасаа спортын чинь нэг гоё амьдрал тэрс чимстэй. Ялц нэг баярлдаг те ялгдаж нэг гунигэлдэг. Энэ бол бид нар 2025 онд нийлсэн. Нийлхтээ яг хичнээн өөр багт тоглодог байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо нэг хүмүүсийн одоо ярьдгаар гэх юм уу мэдээж багтаа шилдэг тоглогчтой байсан. Тэгээ энэ шилдэг тоглогч нийлээд одоо нэг All Star-ууд амжилт хүрдэг гэсэн нэг тийм юу байгаадсэн шүү дээ. Шуум яриа. Ер нь бол байдаг шүү дээ. Тэр зүйл бол яг анхын багийг үүсгэн байгуулад яг энэ бүрэлдэхүүнийг байгуулах ер нь бол тэр миний хамгийн том толгойн өвчин байсан. Гэхдээ одоо маа залуучуудын хувьд гэх юм бол нэг хинж энэ яг тийж одоо нэг эго гэх юм тийм зүйл гаргаагүй бид нар зүгээр л яг амар өсөглөн байсан.
Тэгээ нийгмийн төлөө яг зүтгэж чадсан. Тэндээч ер нь 25 онд EWC буюу eSport World Cup 3 дугаар байрлалээ. PMGC буюу дэлхийн аврагтаа 3 дугаар байрлалээ. Энэ амжилтандаа бол бид нар бол ер нь бол яг тухайн жилдээ гэхэд бол маш том амжилт үзүүлсэн гэж бодож байгаа. Баг хамт олон гэдэг чинь нэг ганц спич биш те. Баг хамт бол яг ярьсан даагаад яг л гоё байж чадсан. Тэгээ амсандаа хүрсэн байна те. Тийм дөхөөс. Машины шагнал авсан те. Би чинь эхний 3 map дээр нэг хэдэн кил хийсэн. Жилдээ тэрийг мэдчихсэн үү? Үгүй. Сүүлийн 3 дээр чинь Сүүлийн 3 дээр хизээ мэдсэн. ирээд хэлсэн шүү дээ. Дуусаад уу? Тийм тэмцээн дуусчаад нөгөө нэг Альфа 7 цамаа өргөчөөд байжсэн чинь нэг хүн ирээд MVP хэрнэ. Гайхаад. Уусаа 3 map килийг болохоор доодлоо хоол гэж бодчихсон. Худлаа хаа. Итгэв юм уу? Гүү. Гэтэ ер нь таамаг байсан уу? Арчсаа явж гисэг манахаас нэг MVP. Надад бол таамаг байсан. Авраг авч чадаагүй ч гэсэн манахаас MVP тодорхой нь бол тодорхой юм гарч тий. Одоо энэ багчууд 2 MVP-тэй болчихсон тий. Яг албан ёсны Дэлхийн аврагын дэлхийн аврагын топ ч одоо бүр 2 гэсэн үг байна тий. 2. тэн дээр нь хэр баярлжээ. 2 болчихоор ямар вэ? Окей. Одоо 3 полита олгочтой. Тэгээ Монголоос 3 юм чи одоо 3 дахь бас байгаа юм биш. Тэгээд хийн жил яхаа. Тэгээд чадвал дахиад аз ивэвэл тэгэл болох л байлгүй болохгүй л гэл. Амар азтайс угаасаа 4 хүний кил найдлах нь байсан юм биш. 4 адилхан килтэй. Тийм. Тэгээд амьдэрсэн хугацаа дэмэжэр юм. Дэмэж амьдэрсэн цаг нь нөгөө идэг бодлоо гайгүйсэн баг. Би зүгээр ингээ хараад байгаа. Одоо яг байгаа бараг энэ Азта одоо манай бүстэй бол угаасаа манай Alpha Game багч нэг All Star хэмжээний багч тэ. Бараг дэлхийд энэ багийн дотоод яг уур амьсгалын хамгийн одоо гоё хэсэг нь юу? Ямар үед хөгжилтгөө мэддэг, ямар үед тоглоомонд ч юм уу ажилдаа фокуслахаа мэддэг. Тэр нь надад бүр амар тийм аюу гоё байдаг. Юм яриад инглиэд ингүүд нэг за окей бол окей гэл. Тэгээ нэг мааз яриамаар байж тэ бид нар ч нэг хоорондоо маазрал ингэж. Тэр үед бол одоо айлынч гэхгүйгээр бөөндөө нэг гоё ингээл маазарчдаг те. Тэг чи ингээд угаасаа ингээд төлөвлөгөө мөлгөөч гэх юм уу те. Одоо тоглолтын тэмцээний төлөвлөгөө танилцуулах ер нь аяга хурдан үрж гэнэ үү? Тийм, ер нь бол тийм. Хүлээж авах нь тийм. Хүлээж авах нь ер нь аяга хурд. Гол serious юмудаа гэлс яриад тэгээд тэр нь ер нь бол баг шууд хөрсөн дээр хурдан бууд. Тэгэхээр ер нь бид нар нэг шин юм гэхээс илүүтэйгээр зөвхөн алдаан дээр л ажилладаг. Мэдээж одоо нэг All Star гэж нэрлэгдээд байгаа чинь тэрэндээ л баг. Яг нэг бүх энэ нэг тоглоомоо бүр мэдэрцгээсэн. Тимдээ ч одоо бидэрт ч одоо ST гэх юм уу хамгийн том тэрийн MVP-нүүд чинь бүгд л байгаа тийм. Бүх тэмцээний бүх MVP яа. Зээл одоо Impact анх ирсэн сэтгэл гоё штэ. Яг тэгэл сайтд яхаж явах уналттай байсан. Эдэн жохоо дахиад жохоорыг шалж үзье. Шинэ хуудас нээгээл. Тэгээ шинэ хуудас чи одоо хэр нээгдэжээ? Шинэ хуудас ингээл бичигдээд талдаа явуулчихлаа. Топ юу сэтгэл. Адилхан гоё л эс. Амар гоё хүлээж аваад тэгэл угаасаа яг цомоор бүр өсөөд байсан гэх юм уу. 24 онд ч угаасаа монголчууд маань ерэн жоох чангас юм. Харин чанга жил болсон тий. Тэгэл за нэг тэмцээн хийж Европт болсон тий. Өөр багт орж үздэг юм билүү гэж бодлоо. Тэгээ орж ирж яг шууд анхны сэтгэлээр нь юусэн. Яг ингээл bootcamp зүр зүгээр л орж ирсэн. Чихрэг санаалагчтайгаа л гэсэн. Гэхдээ яг нэг юмд орж ирсэн юм аа. Юунд орж илаа? National. Тэвэж л. Гэхдээ өөр нэг хэзээ байсан юм. Би яг нэг босоод дэвзээ юм уу? Гүх. Би нэг шакан дээр яг амар эйгүү байдалтай ингээл нэлээд цусалтаал нүд таранхуулаад байж. Тэгэл би тэндээ явчлаа л гэж бодсон. Үгүй юм байлээ. Тэрийг ирээд ингээд тэгэл дараал. Тэгээ амьд гараа явчих. Би чинь тэн дээр гайхах юм чи ерөнхий нэг тийм амар юм мэдэрч байгаагүй. Ямар гоё юм бэ гэл. Тэндээс нэг гоё юм мэдэрч байсан та. Alpha Game багийн bootcamp хэр сонирхолтой вэ? Тэгэл зорилгынхаа төлөө агшаа шүү дээ.
За хэдэн ком байгаа нууц биш бол Комо байхгүй. баггүй. Тийм илүү дутуу юм хөвлөд. 50 үлдгүй юм уу? Одоо ганц л комт юу? Хоёр байгаа. Тэрс тустай бол ком байхгүй юм те. байсан хаа. Bootcamp ч одоо хэд нэг нэгээрээ нөө хоёр хоёроор байна. Яаж байгаа вэ? Хоёр бол. За хин хамт байгаа. Зээл Барон Зөөл Рефус Рефус хоёр. тэг хаяа тустай. Топ интэйтэй. Би ихнэр өгдөг гэдэг шүү дээ. Bootcamp-тэй. Үгүй гэж тий. Тустай байт юм Тий. ээ. Барон хинтэйд. Би ганцаараа. East Цараа. Bootcamp дээр чи одоо нөгөө нэг топын хувьд чинь ихнэр хөвгттэйгээ бас тустай байгаа. Докийн хувьд бас ихнэр саяхаа болсон тустай байгаа. Тэгээд ма bootcamp чинь 4-өөр. Тэгээд энэ нийт чинь тэгээд 2-1 нь орол. Тэгээд нэгээр тустай орол тэгээд бичдэг байхгүй. Bootcamp-ийн амьдрал бас гоё шүү те. Жохон хол байж байгаа буцаал ингээл бүүттэй л аваад тэгэхээр нэг яг ингээл нэг Санаж байгаа. өөр юм шиг те. Дураараа те юм уу маш шидээд нэг ингээ нэг цагдах хүн байхгүй юм шиг те. Баарн бол хамгийн их тийм байна. Дорж ирэл Тийм шүү дээ. Нэг хэсэг нэг гэр орондоо байж байгаа л тэгэл ерөл өвөлгдэл ер нь буцаал ер нь хурдан очие байгаа бол яаж байгаа л гэл. Яаж байгаа бодлоо. Эний дэр байна уу гэл. Тэгээд одоо маа тоглогчдын хувьд манаа ч гэлтгүй ер нь нэг e-спортын тоглогчдын ч хувьд bootcamp гэдэг газраа одоо амьдралынхаа одоо тоглож исэн үеийнхаа одоо бараг 60-70% тэр чи өнгөрүүлж байгаа болохоор тэр нь бараг төрсөн гэрээс нь өөрцөө бараг шах болцсон. Тэгээ эсрэгээр нөгөө төрсөн гэртээ очихлаар мэдгүй одоо өмнө байж болоод идэг юм чи одоо очихлаар нэг жоохон тухгүй байдаг ч юм уу те яг нөгөө bootcamp дээр байсараа таслалцсан. Тийм болохоор тэгэл бас bootcamp бол эргэл дайрхан. тийм ойрхон л байд юм шиг. Хувийн орон зай гэж нэг юм байдаг шүү те. Тоглогч бол хүний ер нь хувийн орон зай. За та хэдийн хувийн орон зай ер нь одоо хэр нээлттэй вэ? Эсвэл хаалттай юу? Юу хэлэхгүй шүү дээ. Нээлттэй ах уу? Нээлттэд орох тий. Би л нэг жоохон хаалттай юм болоо. Бас ганцаараа хувьдаа шийдэж чадахгүй зүйл бас байгаад багаараа ч юм уу хамт одоо bootcamp дээр байгаагаараа ярилцдаг ч юм уу тий. Эсвэл бол надаас асуудаг ч юм уу тий. Тиймэрхүү юм бол байна. Ерөнхийдөө л нэг талаараа нэг багч гэсэн нөгөө талаараа зарим тохиолдолд бол нэг гэр бүл шиг байж чаддаг л. За зөөл найз хүн дуусна уу? Байхгүй. Бага хоо. Би мэдгүй. Тавсан ш. Дунд нь л явж байна да. Харилцаа бол үүссэн юм уу? Яа. Барны сториг би их үзэж ганцаараа л аялаад байгаа үсч найз хүнтэйгээ бийсэн биш үү? Би одоо Туркт ганцаараа аялаа яваад байгаа юм бах гээл хараад дүү явж ин таксан чинь найз хүнтэйгээ бийсэн. Тэгээ найз хүн чи яагаад гаргаагүй? Сторид яагаад оруулаагүй? Тэгэл оруулах үедээ оруулнаа. Сэтэрхий бас нэгдлийг бас бариад байхгүй. Миний одоо яг сошиал орчин Хүн би байх хэвээр. миний Өөрийнхөө сошиал орчиндоо бол өөрийгөө төлөх үү? тий. Гэхдээ бас учиргүй бас нэгдэл би нэг найз охинтой гэсэн чинь найз охиноо байнга хийгээд харж бас тэнэг санагдаад тань. Тий. Тэгээд өөрийнхөө утсандаа болж өгвөл ер нь өөрийгөө Тэгвэл найз охины чинь стори дээр бол 90% нь баг найз охин чинь л байгаа юм. Чи нэг 10 10%-тэй. яан цан зөө. Тэгвэл энэ хувийн орон зайгаас аим хамгаалж тий. Баарам найз охины хүртэл нэг тэгж их оруулахгүй гэж шүү. Гэхдээ нийлэлтэй шүү. Орол цаач. За Рефус найз охинтой. Тэн талаарч нэг ярмааргүй. Ярмаар гэнэ. Та өөний хувийн орон зай хүндлээ шүү. За топын ихнэр ер нь найз охтой чинь тэгэл бойл гэл юм ярьдаг байсан. Одоо ер нь тэр тал нь хэр болсон? Гүү цуг тоглож байгаад Тэр анхнаасаа тийм юу бол байгаагүй юм те. байгаагүй. Цагдуулах юм бол байгаагүй юм байна те. Тэгэл за хараа нэг гэрт нэг л тоглоё гээл. Нэг л тоглоё. Тэгээ сонголт нь чам руу яваа. Барууны найз хоёр Намаг бол нэг юм хөвлөдгүй. гайгүй. Тэгээ би юусаа хэсэг уусаа тоглохгүй. Тэгээд энэ жилдээ төгсөх гээд байна. Сургуулаа. Тий. Төгсөж байгаад буцаад нэг эргээ тоглож өгчсөн л гэж бодож байна. Чи ямар мэрлэр төгсөж байгаа вэ? Жас хүний хувийн орон зай авах. Та ингээд дахиад өнгийгөл Тэ яг ингээ халдыг чи чалдаагүй зүгээр ингээл гой сонирхол ярьж байгаа шүү дээ. За хэлмээр гойна гэж. Вэж яг Ясын. Нэрийг мартлаа. За хэл. график дизайнер сарлцдаг. За хэд төгсөж байна? Хэд төгсөх шинжтэй байна ер нь? Дэжгээ дан Оны шилдэг сурах. маань сургуулиас аягаас дэмждэг. Суугааг уудсан уу гайгүй юу?
гайгүй. Тэгтээ бас нэг хэсэг бас салаа болсон. Тэгэхээр сургууль ойлгоод шүү дээ. Сургууль нь ойлгоод. Тий, сургууль Угаасаа ойлгоод. тэгээд дэмжихээс яах юм бэ? Төвдлөхэд явж байгаа юм. Бэлтгэлийн цаг ер нь хэдтэй. Яг тэмцээн Яг хоо тэмцээн уралдаан яг эхэлсэн цагт л яг нөгөө нэг бэлтгэлийн одоо юу гэдэг яг хідэн тэмцээнтэй байна, ямар тэмцээнтэй байна гэдгээс шалтгаалаад бэлтгэлийн цаг маг тиймэрхүү юмнуудаа л байна. Тэрнээс ш одоо яг одоо бүр нэг юм гисэн нэг тийм чигсаалт бол байхгүй. Тулгаад заавал тэдэс тэдээ. Тэг нэг тэтэсэтийн одоо нэг цаг гаргачаал тэгээд энэ хооронд бэлтгэлээ хийгээл те. Тийм бол байхгүй. Яг тэмцээндээ тааруулаад яг ямар тэмцээнд орохоос шалтгаалаад тэдэн цагийн ерөнхийдөө нөгөө жижиг тэмцээнүүдэд бол байнгын л одоо урилгатай инвейттэй ордог. Ер нь дил баг цэвэр бэлтгэл болол явчихдээ дөө. Ингээд дэлхийн авраг заа ингээд болоо өнгөрчлөө. Ер нь ингээд нэг тэмцээнд дуусахаар амьсгаа авдаг ч те. Тэр мэдрэмж юу хийцээ яа. Нэг тайвширдаг ч нэг юмд баригдсан явж байгаа. дуусахаар яачдаг шүү дээ. Жохон хоосогчдаг шүү дээ. Хоосоо өргөд. Тэгээд яг өдөр хоног айгу завгүй яг ингээд нэг циркэлтэй явж Тэр байгаа. цэглэр яваалгаа шүү. Тэгэл Монгол дээр нэг ингээд нэг тийм гонигтай юм шиг. Өөд дайт юм шиг тий. Нэг тийм хэсэг байж. Тэгээд нөгөө яг тэмцээтэй үед тусахлаа нэг жоохон амармаарч юм шиг санагдаад те. Ийш тийшээ нэг зугаалмаарч юм шиг те. Эсвэл бол нэг ингээл нэг тийм зориггүй сайхраа ингээд дээш харж мэр юм шиг санагдтыг. Яг тэмцээн дуусны дараа за сайхан болно доо гэтгэлээр бүр ингээ өөтөрт болчихдоггүй нэгт болчихдог. Одоо тэмцээн эзэхлээ. Хурдан тэмцээнд орох юм шиг гэсэн нэг тийм. Арчл мессеж хийсэн шүү дээ те. За юу хийцгээж яаж хийж гэсэн чинь далан нэрэг дээр амарч байна. Коктейл уугаад гэсэн шүү дээ. Эрхэм хэрэглэгч таны гэрээг илүү тав тухтай болгохын тулд бүх төрлийн буйдан, тавилга, цахилгаан барааг нэг дор онлайнаар санал болгож байна. Хэрхэн даралтаар хүснээ захиалаад шанар үйлчилгээ хүрхэн хүргэлтийг нэг дор мэдрээрэй. Амьдралд өнгөний best shop segment. За ингээд дэлхийн авраг EWC тэгээд дэлхийн авраг гэдэг. За ер нь айлхаг аймаг энэ жил ер нь хэрэг орлого олов. 550,000 Америк доллар. Яг жижиг хугацаанд ч те оролцсон тэмцээнээс. За тэгвэл нэг сони юм асуумаар байна. Хин хэдэн машинтай болсон бэ? За аачлаас эхлэе. Шууд тоог нь хийж явчих. Үгүй тийм тоолж болохоор тийм олон байхгүй шүү дээ. Нэг л машин л байгаа шүү дээ. Нэрлүүл. Нэг нийлмэрг байна. Зөөлөх. Нэг 3 нэг Ист Нэг. Барн. Би машин байхгүй. Жилдээ Бааш энэ жилээс нэг машин авд юм уу гээл. Тэр нь ямар машин хараад байна? Ер нь гоё спорт чим шиг нэг бол гоё дунд гарын жоохон өндөрдөө тэрэг юм сонирхож байгаа. Нэг бол нэг гоё спортерх уу тэгсэр нь бас нэгч ус спорт. Тэр тэгээд яг чинь машин хэрэглээ гэдэг нэг тал байгаа шүү дээ тий. А нөгөө талаараа бас нэг гангараач юм шиг тий. Тийм болохоор аяг хэцүү бат. Тэгэхээр чи яг хоёрын дунд нь авчаад байгаа юм биш тий. Хоёлыг нь авчих. Хоёлыг дэлгэх шүү дээ. За топ 1 RX хэдний 450. Яхаа аманы наа. Та яасан шагнуулсан машин чи яах юм? Авахгүй юм уу? А тэрийг нөгөө PUBG-ийн аккаунтаар авчихсан. Тэрсээ зүгээр ским байсан байлээ. Хий ч бүр гайхчих юм чи. А яг өөрөө биш юм. Ским бил. Тийм бил шүү дээ. Зарфус. Би нэг машинтай. Амар гоё дээвэр нь онгадаг Benz. SLC. Амар гоё яндантай. Өнгөн Хар. чи унаад идэм шүү машин. Гүй онж үзээгүй. Оны гэсэн чи танд унахгүй л гэж. Гүй. Таад одоо ингээд жишээ нь мэдээж ингээд мөнгө хэрэглэж байгаа шүү дээ тий. Тэг яг хувьдаа юу, ээж авдаа юу эсвэл ингээд ер нь тийм одоо хэрэгцээний юм чи хэрэг гарч байна. Өндөр хасраагүй ордлохаар байна. Олол тэгэл олсныхаа үрийж байгаа юм шиг тэгэл. Энэ юмнуудыг харахаар PUBG Mobile анх тавгалсандаа ер нь одоо тий яг харамсахааргүй зүйл байгаа үстэй. Тийм шүү дээ. Машинтай болж байна. Бас тодорхой чи цалин бас байгаа шүү дээ тий. Тэгээ шагналтай тий. Тэгэхээр энэ бол энэ спорт өөрөө бидэрт юу өгöd байгаа юм? Ад жаргал мөнгө. Тийм шүү. Тийм. Жаргал мөнгө. Тэг гоё бий болгож байна. Тэгээ энэ тоглоомыг тоглосон бас баярлалтай шүү дээ. Энэ тоглоомыг тоглоог бол би сууж явахгүй л байсан баг. Тэгээд ер нь миний ирээдүйг өөрчилсөн ч гэж би бас боддیں۔ Ер нь чамд хамгийн PUBG хамгийн яг гол өгсөн зүйл нь юу гэж?
Энэ айгүй олон зүйлийг л өгсөн гэж би ойлгодог шүү дээ. Одоо найз нөхөд ах их ч юм уу те. Муудал сайн тал нь маш их. Ийстив. Анх 21 оноос хойш яг тоглож гисэн. Тэгэл тэр үед ч бас ингээл хувцс авч гисэн ингээл зөндөө ах нараа. Тэр ах нартаач баярлдаг. Яг тэрний дараа тэгээд арчрахтай үгүй өстө нийлжсэн. Тэгээд тэрнээс хойш ингээл өдөө зэрэгтэй явж ин тэгэл яг ингээл яривал зөндөө хүн байгаа. Тэгэл бүгдэнд нь баярлж явдээ шүү гэж хэлээ да. Ер нь энэ захим спорт техник бас дэмждэг хүмүүс маш зөрөгтэй тий бас үнч хүмүүс үүдэг тий ер нь. Энд чи боловч бас болно шүү дээ тий. Чи юу илээ хөөе хаа гэ тий. Гэтэ энийг бол тууштай дэмжсэн ар гэрийнхэн танил найз зөвхөн өдр бол үнэхээр бас тууштай зөрөгтэй хүмүүс тий. Тэгэхээр тэдэртээ бас бид бас талах ёстой. Тэр дэмжлэгүүгээр бас энэ амжилтууд бас тийм амхан гарахгүй тий. Одоо баар нь сургуулийнхандаа баярлалаа. Ангийнхаа тэнд баярлалаа. Тийм зөндөө. Тэгээ нэн жиргэн тэгвэл аав ээжтэй л маш их баярлж явдаг шүү л гэж хэлээ. Юунд нь баярлдаг вэ? Үдий зэрэгтэй явж байгаа даа л ер нь. Тий, аав ээж чинь чамд хийсэн ер нь хамгийн гоё зүйл нь юу? 19 оноос хойш ер нь аавтайгаа нийлж ер нь PUBG ер нь орсон. Аавтайгаа нийлж орсон тий. Аав нь зааж өгөө орсон юм. Гэхдээ би аавыг уруудтал тэгээд аавтайгаа тэгэл үүр зайтал тоглол. Тэгээ нэг жилийн дараа маргаас тэгээд аав хой чинь тэгэл iPhone 6 Plus энтергээл айл болох нэг хүний хит амир дээгүүр гаргачихгүй хүнээс бас дутаачихгүй ер нь утсуулганыг л юм сольж өгдөг гэсэн. Гэтэ чамайг ер нь шууд 100% дэмжсэн үе тухайд ээж авчаа. За зүгээр л тоглоо миний хөө тэгээд юу болох нь хамаагүй тэгэл 100% тоглоол гэсэн. За нэг 50% юм. 50% бас хязгаарлалт байсан биш. Хязгаарлалтээс. Шууд бас нэг яваач болохгүй те. Үүр хүртэл тоглоод янгот тэгэл тэрэнд нуур хүрээлсэн. Өөрийгөө одоо өстой амжилт үзүүлж одоо гэлз яралтай баталж харуулъя. Энэгээр одоо мөнгө олж болдгийг үзүүлъя л гэж юм тэрэн тэгэл. Одоо тэгээд юу гэж хэлэх вэ? Ээж авч чамд юу гэж хэлжээ? Багийнхантайгаа сайн харилцаатай байгаараа сайн тоглоорой гэж нөө юу гэж. Арч ахыхаа үгэн сайн ороорой гэж тэгж байна. Миний хүү одоо дахиад яах вэ? Дахиад нэг үзэхөө яаж ийн? Багийнх нь хэрвээ тэр энэ гэ манайд ер нь бүгднийг нэр нь мэднэ. Таарч ахыг ч бас мэднэ. Тэгэл нэг нь асуугаал яаж ийн тэр яаж ийн тэрний хүү яасан гэл. Ер нь айгүй найзан дандаа. Сонноос энэ өмнө говьос янз бүрийн ирэхгүй нөө. Ирштэй. Мэдж юу вэ? Тэмээний бодог ирэхгүй нөө. Иргүй байна. Нутгийн брэндэд ирш. Тэр их гоё те. Ингээл ааж өөр өгж уусан ингээл ирш. Тааш зүр өмнө говь. Ийс сэлэнгийн Хөвсгөл булган гоолтай. За топын тишүүрээр голгодог байсан шүү дээ те спортоор. Тишүүрчин байсан. Одоо PUBG чин топ 2-ээ. Энэ хоёрыг ер нь дүгнээд сэтгэл. Тэр ер нь одоо тишүүрийн спортыг Монголын нөхцөл байдал ер нь жоохон хүнд спорт. Бид нар одоо ингээд тишүүрээ хөлнөцгөө өмсөн. Хувцаа бас ерөнхийдөө нөгөө дотоороо юм нэмж өмсөхгүй шүү дээ тийм. Яг бариун юу. Тий. Тэгээд яг мөсөн дээрээ голгож байгаа нөхцөлд ерөнхий даарахгүй ингээд байнга ингээд явж идэг учраас ер нь амар нэмгэн тэгээд дандаа өглөө хүүтэнтэй гадаа байна. Нөхцөл бол аюу хэцүү тий. Тэгээ сая хэд хоногийн өмнө бас мөсөн дээр очичоод ирсэн хандгаатай байдаг манай хүмүүс. Тэгээд очичоод ирсэн чинь ер нь амар хүүтэмл. Тэгээ амар хүүтэн байхад л тэгэл гуулгаж лээлэлтэй манайх. Зоригтой биш тий. Тэгээ миний өвдөд байдаг байсан. Тэгэл болсон да. Тэгээ PUBG-г сонгосондоо амар их баярлж явдсан шүү дээ. Тэгээ миний амьдралыг зохиогоод өгсөн гэх юм уу? Зохиогоод уу? Тийш дээ. Би их нэртэйгээ PUBG тоглож байгаа танилцж байсан. Би PUBG тоглоод мөнгө олж байгаа. Тэрүүгээр амьдралаа аваад явж байна. Чи энийг юм биш шүү дээ. Спорт гэдэг чинь яг өгдөг юм байна. Бас чамаас авдаг юм бас байгаа тий. Бага шүү дээ. Эрүүл мэндч гэдэг юм уу тий. Уг нь ерөөсөө шил зүүдэг байсан. Тогсноос шил зүүж байна. Тэгээ шил зүүгээд бүр амар мод читгэл юм байна л да. Рефус. Би яг нэг юм асуу. Чи яг ингээд PUBG тоглож яг тоглохоос яг юу төсөөлж тоглосон юм амьдралаа. Би ер нь жоохон ингээ хийж байгаа юмда амар итгэдэг гэх юм уу. Тэгэл яг IGC 3 дараа л тэгэл заал гэж бодчихсон. Юу хийх юм заал. Тэр үеэс ер нь орсон юм уу те?
тэр үеэс л ер нь бүр илүү ингээд хичээх хүсэл төрж исэн ч юм. Тэрнээс өмнө бол яг хөө ингээд за тамирчин болж болно. Гэтэ яг тэр үе чи яг үндэл жоо харанхуй байсан шүү дээ. Айцаагаас өмнө чинь. Тэгээ айцаагаас хойш л яг тамирчин болох юмсан гэмээр мөрөлдөг. Тэгэл одоо энд байгаа минь тэгэл. Одоо тэгээд ер нь одоо яг байгаа энэ төвшний одоо дүгнээд хэлүүлчихье. За би чи яг одоо энэ төвшөнд өөрхөн нэг анх яг мэрэгжлийн тэмцээнд л ороход арч дөг хоёр тэгээд яг Dice Warriors илүү тим байхад орж исэн. Тэгээд тэрнээс хойш чинь бас их юм болсон. Нэг цаг нуусан уу? Ер нь анх би ер нь энэ дондаа Чинкин Шинко байсан шүү дээ. Чив чимээгөө. Тэгэл яг одоо энэ багтаа 2 жил тоглож байна. Одоогийн байдлаар бол тэгэл хангалуун байна уу? Арч тоглогч байж байгаа дасгалжуулч болсон уу? Ер нь шууд дасгалжуулчийн замд шууд орсон уу? Тоглогч байж байгаа дасгалжуулагч байсан. Ажил байсан уу? Тэгвэл дасгалжуулч яриа ойлгоход билүү 2018 оноос 20 он хүртэл 3 жил тоглосон. Тий. Маах чинь анх wild card бүс байсан. Тэгээд сүү даацуулж исэн. Wild card бүсээсээ гарах гэж л ер нь нэг PMP гэж болд байсан. PMP-д л хүч үзчихсэн тоглож байсан. Арч өөдөөс тоглож исэн юм шүү нөө? Тоглодог багт нь. Тэр өрсөлдөж явж байгаад одоо болохоор дасгалжуулсан болцсон байгаад байна шүү дээ. Энийг бол үзэж баг мэдэхгүй бах те. Бараг мэдэхгүй баха. Ер нь энийг төсөөлж ирсэн үү? Төсөөлж исэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр цаг хугацааны ирэхээр зүгээр шулуух хэлэхэд жилтсэн шүү дээ. Ялцчихвал угаасаа ийм байд юм байлаа. Яг энэ моментийн тоглоомонд бол нас гэдэг бол маш чухал тийм. Тэгэл ерөөсөө мэдээ залуу тамирчин чинь хав илүү хөдөлгөөн хийж ийн те. Шинэ одоо PUBG дээр гарсан мета зүйлүүдийг туршиж үзчихин. Тийм. Тэрийг одоо хүлээж авах нь амар хурдан ба. Магадгүй юу гэдэг нэг чулууны ардаас, хайцны ардаас ч юм уу пиклээд буудаж яхад би зөвхөн сум тавьж яхад намайг ирээ сум нь нохолцсон байх жишээ нь ч юм уу те. Ерөөсөө моментийн тоглоомд бол нас бол аймж хуулаас. Тэгээ яхаа энэ спорттоо би энэ төрөлтөө би дуртай. Сонирхолтой байсан. Тэгээд за би тоглогч бол одоо угаасаа өнгөрж байгаа юм байна. Мэргэжлийн тоглогч болоод олон улсын хэмжээнд гарах бол миний нас бол уучлаарай болж байгаа юм байна. За тэгэхээр би ямарчлаас тасгалжуулах хэрэгтэй юм байна. Тоглолцоос сухад арчийн нэг юм дасгалжуулалтын нэг онцлог ер нь юу гэж вэ? Боддог бай та. Ер нь хоёр үнцэг харцсан байгаа шүү дээ. Ер нь бид нэр одоо төвлөлийг ингүүлийг гэсэн тэрийг аль талаас нь бодож үзчихэд одоо үзэгчийн зүгээс нэг харин бидний зүгээс харин тэр хоёрыг нийлүүлээд арай нэг бас нэг дахиад нэг өөр үнцэг гаргаж ирдэг. Тэр нэг айгүй сонирхолтой гоё. Бас нэр тэр нь тийм хөлбрүүд байсан тий. Тэгээ хөлбрүүдээ бас нэгтгэхэд нэг юм санаа гаргаж ирээд байсан тий. Багийн тактик ярин за тийм гутаа хажуугаар нэгэд давхар сэтгэл зүйн ингээд төртөө байлгаж байгаа. Хамгийн гоё үг нь юу? Тэгвэл арч яг нийтөө гал нэг алаад өггөл нуруунд дээр ингээл тэгчихнэ. нөгөө бүхийг яадаг билээ те. Тэр шиг л юм байна шүү дээ. Арч залуу одоо чинь үедээ хандаж ирнэ ямар хөө зөвлөгөө ирнэ те. Яг мэрэгжлийн багийн хариуцж байгаа хүний хувьд ер нь залуу үедээ ер нь ямар зөвлөгөө өгвөл зүгээр. Үнэхээр энэ спорт дуртай байна уу? Үнэхээр энэ спортыг үнэхээр хүсэж гин үү гэдгийг маш сайн өөртөө одоо өөрөө мэдрэх хэрэгтэй байх та. Эсвэргээр одоо нэг ийм л одоо л та зарим талаараа одоо нэг хүмүүс өнгөцгөө харахлаарэ PUBG тоглоод мөнгө олд юм байна. Тэ одоо жишээ нь бүмигийн хувьд яриад л топ сая шилдэг тоглогч болоод машинаар шагнуус тэ. Тэгээд PUBG тоглоод ийм машин хүртэл хожиж болох юм байна ч гэдэм үү тэ. Энэ дэр ингээл гадаад дотоод ингээ яваад дим бай. Өдөр ингээл амар гоё машин унаал ингээл гадаадаараа аялал тэмцээнд ороод ингээл гоё хүмүүс те. Тэр нөгөө нэг эд материал харахгүйгээр өөрийнхөө хүсэл зорилгыг л аюулсан хараа. Хамгийн чухал бол эндээ хэр зарсан бэ гэдэг байна. Дуртай байна. Үнэхээр чи энэ дурлж тоглож гин үү? Ганц нэг ингээд харахад бол тэр эд материалын төлөө ингээд
орцсон тий. Тэгээд нэг одоо баг энэ тэмцээнд би ороод төрүүлэхгүй болч гэдэм үү ингэхгүй бол баг миний амьдрал сүн би баг дэлхийн аврагт орж хэдэн сая доллар тэдэн мянган доллар хожих байсан шүү дээ гэдэм үү тий. Тэр ерөөсөө биш ээ тий. Магадгүй яг маа тамирч ч гэсэн анх энэ тоглоомыг дурлж тоглосон. Сонирхож дурлж тоглоод энийгээ дуртай юм аа өөртөө ажил болгоо явж байгаа. Энэ нь айгуу давуу тал байдаг. Эсрэгээр нэг өнгөц хараад энэ PUBG тоглол ингээл хэдэн мянган доллар хожоол ингээл гадаад дотоод явал ингээд юм байна. Би ч гэсэн яагаад чаддгүй гэж орж байгаа хүмүүс айгуу урд нь шантардаг, дундаас нь болдог тий. Тэгээл нэг үнэлж баршгүй цаг хугацаар хохироод үлдчихэж байгаа байхгүй. Үнэхээр дуртай, үнэхээр зорж байгаа бол хизээ хүртэл зүтдэг. Хизээч чиний хөдөлмөр чамайг хос орхихгүй. E-show нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. Нэгнийхээ жоохон фактуудаас яри. Хүнд биш. Жоохон хөнгөн. Сонирхолтой тийм юмнууд их юм бол хүнд биш гэхлээр ер нь одоо ингээд ийм нэг бид нар чинь байнгын л одоо ийш тийшээ нэг тэмцээнд явж байгаа шүү дээ. За тэрэн дээр нэг хоолны асуудал ер нь л голцоо гарч ирдیں۔ Тэгээл энэ тэнд одоо бөөндөө нэг хоол идэм мэдээ ч юм уу тэгээл ингэж явж байхлаэр мэдээж бид чинь тэр орны одоо тэр хоолны газрыг бүгдийг мэдэхгүй шүү дээ. Зургийг л харна шүү дээ. Ер нь их гисэн зургаар явдаг те. Эсвэл яг ингээд нүдэн дээр байгаа юмыг харж байгаа авч ирсэн. Тэгээд дээрээс нь баахан чинь ер нь бол дийлийнх нь сифуд 70 гаралтай бүтээгдэхүүн бараг идэхгүй. Бараг гэж ер нь бол миний хувьд бол бүр үнэрлэж чадахгүй байх жишээ нь. Тэгээл одоо зүүн өмнөд Аз маас руу явах юм бол ер нь тэгэл битүү загас талтаа тийм. Тэгэл нөө зураг харж байгаа л ин хоолн дээр л ер нь бид нар бол байнгын фейлд штэ. Тэгэл нэг занаатаа ороо чеклж гайгүй байх юм бол чатчээр. Нөгөө хэд нь өөр ингээ хоол мал чек. 2-3 газар хуваагдчаа 2-3 газар хоол идээд тэгээ тэрний бүр тустай ажил болдгийг биш үү наад чи. Тэгэл топ бүс 3 нэг баг болоод нэг өөр хоол чеклэх явж байгаа. За дөг East Beat 3 нэг баг болоод өөр хоол чеклэх явж. Тэгээ дөг East Beat 3 болохоор нэг хятад рамэ идийг Таиландд сая хятад рамэ идмээр ингээд хайгаад одоо тийм фуд стрит дээр нь бүр явж байгаад нэг зургийг харсан чи яг л хятад рамэ. Тэгээ ороод явсан чинь махан нэг тийм зүгээр л ирзээ ямар ч амт байхгүй. Гойм нэгсэн чинь нэг нарийнхан бүнтүүд. Энэ гурав яаж ийн гэдгсэн чинь дажгүй л гэдэг чинь бид гурав гараад энэ гурав дээр яваад байсан. Яаж ийн харсан чинь бас гайгүй ч хоолч юм шиг стейкний мах цагтай. Гүрийгээд бэлтцнэ мэдэгдэхгүй. Гарч ирсэн. Бодлоо яшаа тааштай. Бэлтцнэ мэдэгдэхгүй. Гайгүй даа гэл. Тэгээ сүүлдээ жоохоо орохгүй болоод ирчихэж. Тэгсэн чинь байхгүй төлөвлөсөн будаа авцсан гэх. Хойд чинь баг хэдэн өрөөр хаалчлаа. 400 юу? Гэхдээ 400-аас ихээс баг Монгол нэг 600-аад мянган төгрөгөөр тэгээд филтасч явах тий. Хоёр баг болж байгаа. Нэг баг нь ойролцоогоор 300-аад мянган төгрөг филтсэж байгаа. Гэтэ одоо нэг Макдоналдс ч юм уу тийм нэг сонирхол болцсон биз дээ. Дональдс бол тэгээд байна. Тэнцэний дундуур нөгөө баг завсарлагын үеэр хамгийн гоё олттой шүү дээ. Макдоналдс. Нэр яг тэрийг одоо энэ тэмцээний дунд яг тэмцээн явж байгаа дундуур ямар хоолнууд юу нөгөөд байгаа. Савт пакеттай хоолууд игээл байгаа. Макдоналдсын жижиг бүр тэгэл Player Lounge мөн гүйж амжихгүй шүү дээ. Player Lounge гүйхгүй шүү. Тэгэл би өмнөх map дээр нь асууна. Үсэж ийн үү яаж ийн гэл дараагийн map дээр тийм юм байл. Тэнгүүд нь тэгэл айлуулах дээрийг бэлтгийн. Тэгэл заримдаа бол тэгэл нэг sneakers шоколадаар бол харах цагаал. Тэгээ тэр чинь шууд л одоо юу гэдэг Макдоналдс гэдэг юм гүч нэг тэр чинь нэг map чинь 30 минут байгаа шүү. Тэр 30 минутанд яаж ч амжихгүй шүү. Тэгэл нэг өдөр явсныхаа дараа маргаашийнхаа өдрийг за team schedule-ээр явъя ч юм уу те. За 3 дахь map-ийн завсарлагаар за нэг хин бүрээр идэх юм уу те. Тэгэл ер нь бидэрт бол тэгээ нэг факт асуудал юм бол хоолн дээр л ер нь дандаа нэг тийм инээдтэй нэг юм. Багийн хамгийн нэг ер нь чиний нүдээр хамгийн их иддэг хүн.
За хоёр л хүн байдیں۔ Яг тэр хоёрын бол хин одоо их гэдгийг нь тэр бол яг хин гэдгийг нь бол би сайн мэдэхгүй. Тэгээ аврагыг нь бол хэлж мэдэхгүй байна. Хоёр бол байгаа. Дөг зөөл хоёр бол сайн. Хоол сайн байж ч 70 өнөр хоолндоо сайн байл. Аяндаа бүх юм болно гэдэг тийм. за одоо хамгийн одоо ааштай ч юм уу те. Манайхаас хамгийн ааштай дөг шүү дээ. Дөг үү? Тий. Хэр ааштай. Ааштай. Тэгтээ тоглоомд бол Ер нь цаадахны чинь нэг өнцөг байгаа шүү дээ те. Заарч ер нь юу гэж төсөлдөг. За одоо хэцүүсээ чинь бас тийм одоо юу гэх юм яхаа үгэн шиг гэж ярьдаг шүү дээ монголчууд ч. Тэр тэрхүү шүү дээ. Мэдгүй би одоо нэг ролтой холбоотой юм уу гэхлээр үгүй бас нэг говь хүн ерөнхий тийм характертай юм шүү дээ. Би жоохон яхэр талдаа шүү. Тэр нь ер нь энэ багтаа ер нь хэр нөлөөлдөг. Сайн давмгаалдаг уу? Эсвэл жоохон дунд зэрэг үү? Эсвэл тавьдаг л. Яг ч одоо нэг тэр нь давмгаалаад яг болоод ийн үү гэхлээр үгүй. Тэр нь тэгээд болохгүй мүү гэхлээр бас үгүй ч юм шүү. Тэгэхээр тавьдаг л. Та хэд яаж нөлөөлөлтэй? Та зөв шууд хэллээ. Яагаад байгаа юм уу? юу гин Дөөхөөс айгаад байгаа юм уу? Байхад нь бас ингээ яргаас юу маа. Байхгүй байгаа юм чи илүү бүр ингээ ярихсан биш үү? Бага сууж исэн бол ч жинхэнэ. Байвал бас хэцүү шүү дээ. Тэгээ улаан цай харж байгаа юм. Байхгүй чи яа дээ. Байвал амархгүй. Тэгэхээр 50 л та. Юу ч тэвтэй байгаа. Юу тэвтэй. Ер нь ширүүдүүлжсэн үе байна уу цаадахны чи? Нөө баа. Бүр заяа бас одоо арай хэтэрлээ гэх тийм үү? Тийм үе байсан уу? Хэтэрлээ. Трату амар өглөөд нэр байхгүй орсон амар ярих гэдэг шүү дээ. хөгжилтэй үедээ хөгжилтэй гэж. Гэхдээ бас хөгжилтэй үедээ гоё шүү. Ийш дуучлаараа гэдгээ хэлчихье те. Айгүй задах ч ойлгоно. За тэгвэл дараагийн хамгийн дараах нь хин. Пүүс. Би юу мэдэхгүй байна. Би ч бас нэг доонд буцалж байгаа юм чинь бас арай л мэдж байгаа хаа гэдэг шиг. Юу ер нь ямар хуу талаараа дарах юм байгаа тийм. За олон янз л та. Чинь бас нэг жоохон хүлээцтэй хандж байгаа байдал байна тий. Тэгээд ямар нэг юм болоход бас нэг бодож тунгааж байгаад хариулдаг ч гэх юм уу тий. Өөртөө бас нэг амар анализ хийдэг ч юм уу. Санал нэг байна уу? Яг энэ найзууд нь гэхдээ яг үннийг хэлэх баха. Хамгийн ойр байгаа хүн би бааран гэж бодоод байна фүстэй. Тэгэхээр энэ үнэн үү? Чи бас тэгж боддог уу? Өрөөний хамтрагч нь яа шүү дээ. Зөөл сайн мэдэн дээ. Гэ өрөөний хамтрагч чи орой л тарлаж байгаа. Тэгэхээр нэг сайн мэдэхгүй юм. Нэг юм бол амар өөртөө яриад бодоод нилээ сайн боддог. За өөртөө яриад Тийм толон дарц ярьж байгаа. өөртөө яриад байгаа биишээ ярих юм өөртөө хийж ярьчаад ярина гэж бодод юм уу? Заримдаа тэгээд тах шиг гэдэг амар дараагаа. Хамгийн чанга дуутай нь юм бэ? Ойрлж ирдэг хөдөө юм шиг. Нэг ойрлоотой нэг ингээл Малтай тавьж байгаа юм шүү. тий нэг мал дээр байгаа юм шиг хэлсэн. Ганц малтай үнэл юм болов уу? Юу? Би чанга ярьд юм уу? Гэхдээ одоо яг тийм амар нэг тийм орилж ярьсан юм байдгүй юм. Истивд чинь сая бол зүгээр жок хийсэн шүү. Бараг тэрнээсээ хийсэн дуугаа штэ хийст чинь. Яриасэг гэвэл баруун. Тийм баа. Тийм, яриасэг Харин гэвэл яриасэг гэх юм бол бусдыгаа бодвол чанга дуутай хэлээр. Бүгд ер нь нэг нөхцөл байдал бол тайван юм биш үү? Гэдэг чочоогоо л гэдэг хүн байхгүй л юм байна тий. За миний санаж байгаагаар энэ бол ихэнх нь гов тоглодог бах тий. Тоглон тахал. Тоглодог юм. За яг одоо шинэ шударгаар яг хин тоглож байна. Мессежийг бод. Бүгд тоглоно. Яг одоо гэвэл үү? Тий яг одоо ер нь хин тоглож байна. Тоглоо юу? Одоо бол тоглохгүй шүү. Тэгвэл одоо тоглож исэн үе тэгвэл. Инстоо сайхан Зээл баа авч ирсэн гэсэн шүү дээ. Би бас зээл миний аккаар тоглоо бандуулчихсан. хин. Хэрүүл хийгээд. Оо би сонссон тий ист фэсэтэ бандуулцсан бан гаргуулна гэж явжсэн гэж би сонсч ирсэн шүү. Би юу? Тий. Чи магадгүй өөр хакиг юм уу хүний хакиг? Хэрүүл хийж нэг ганц нэг л. Ганц бандуулсан. Тэгээ дандаа нөгөө юугаа дарахгүй. Нөгөө accept тэрээгээ дарахгүй нөгөө марта 0 мэл орцсон байгаа орнд ингээд тэгээ мартчихдаг. Нэг ганц л нэг ирэлдэж бандуулсан. Би хоёр бандуур. Гэтэ Чи би амар валаа юм биш. Зүгээр ингээл танил талтаа тэгэл ингээл зүгээр ингээ үдсэн үнэ би чаанастай тэр найзтай хэлэл бандуулж нэг. Тэгээ би ингээл бандуулж байгаа юм чи. Наа зөв жил мэлээр бандаа. нөгөө фейсит нөгөө бронз гэдэг нэг лобби идэх. Оронс ч ясаа.
Тэрний л нэг юм яриа. Тэр сийлэр дээр бол өстэй. Гэхдээ та чинь тэр нэг бас CS мистер булаа хийгээл тоглож болоод исэн сураг байсан. Тэр яг хин байсан. PUBG болд нэг хэсэг. PUBG дээр бас байгаа даа тий. Яг PUBG-т ингээд PUBG тустай дээр бас байна. 5 Тэгэхээр тэрийг бүр та нар чинь бүр нэлээд зохион байгуулалттай юм болгоцсон байсан билээ шүү дээ тий. Үсэг нөгөө одоо тайрлаа шүү. Булаа юу? Булаа. Тэр бас аюу сонирхолтой санагдсан юм. Болдог хүмүүс юм яриач баг. PUBG-ны юу? Чигийн булаа гэдэг нэг юм яваад л шүү дээ. Тэр PUBG-ийн булаа яриад байгаа юм бил шүү. Гоо яах яриад байгаа. Гөвж ярьлаа тэгсэн чинь PUBG-г бас оруулаад ирлээ. Гэхдээ PUBG-ч дараа. PUBG дараа тийм. Гэтэ PUBG ч гэсэн PUBG дотроо бас болж байгаа тий. За. Түр гоо болоо одоо жишээ яа тий шууд рандом сонголцоо та яа тийм үү эсвэл бүр ингээд цаанаасаа ингээд нэг баг хэсэг болцсон байж тийм үү. Тоглогч болгоно PUBG тоглолтыг тоглогч болгоно тийм тайр хуашд одоо зэрэг драфт тий. Тэгээд тэрнээс чинь 1 2 3 4 тий одоо нэгдүгээр драфтаас тэрийг сонгоё, хоёрдугаар драфтаас тэрийг сонгоё гэж. Тий ингэ сонгоод багуудаа босгож байгаа. Тэгээд ланд шүү. Том Discord гэдэг юм байл шүү. Амар том гинэ. Амар их хүнтэй. Тэгээд сүүлийн үед ер нь хин хоцсон юм. Тоглохоо сүүлийн үед тоглоогүй юу. нодлын үдид ч юм шимтэй өгчижсэн шүү тэр чинь. Бүгд PUBG-гийн булаа одоо явж байгаа юу? Одоо явж байгаа юу? Явж байгаа. Саяхан нэг групп чатанд нэмэгдээд. Би жоохон тийм энэ жоохон оддгүй юм шиг байд. Яасан. Ороод Алдаад байна. Алдаад идэм л. Боогоор 100 гэж үздэг лөө. Амар юм лээ. Их хоцсон нэг дөг клик хожоод байгаа сурхтай. Тэр Нөө дөг чинь зэрэг хоорондоо тохирол Тэгээ янз бүр л байд юм байна шүү дээ. Заримдаа нэг яндоотой өдөр нэг нь бац чинь заримдаа тэгээд хуу хамуул чинь өөстөө тэгээд энэндээ дуртай юм чинь. IC Gods Release мараад тэгээд хөгжлөж байгаа байхгүй. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажилласан Best Bud-д ажиллаж байгаа бид сууж байгаа буудэн бол Best Bud-ийн та нар тэр хэр тухтай бай. Best юм байна яалч. бэлтээс. тухтай Би нөө. энэ чинь юу яасан ш. Дотоодын үйлдвэр их гэж бодоагүй ш. Дотоодын үйлдвэрийг бол гоё л бод. Тэгж харж байна уу те? Яг Хийц бол гадны юм шиг. Тийм. Энийг бол Best Bud-ийн энэ нэвтрүүл зориулж ууралж өгсөн. Та бүдийг суулгахаар зориулж оруулж өгсөн. Эрхэм хэрэглэгч таны гэрээг илүү тав тухтай болгохын тулд бүх төрлийн буйдан, тавилга, цахилгаан барааг нэг дор онлайнаар санал болгож байна. Хэрхэн даралтаар хүснээ захиалаад шанар үйлчилгээ хөргөн хүргэлтийг нэг дор мэдрээрэй. Амьдралд өнгөний Best Shop Segment. За би нэг маш сонирхолтой асуултсан шууд хариулаарай заа. За онох чадвар уу эсвэл сэтгэх чадвар уу? Сэтгэх чадвар. Ганцаараа эсвэл багаараа? Багаараа. Алдар нэр эсвэл амгалан тайван? Амгалан тайван. Мөнгө эсвэл хүсэл тэмүүлэл? Эсвэл тийм. Тууштай хөдөлмөр үү? Авиас уу? Тууштай хөдөлмөр. Ислав тоглох уу эсвэл аюулгүй байдал тоглох? Риск ричтэй. За та бас уурлаа тоглоомоос гарч явсан тохиолдол байгаа. Шууд гарахгүй шүү дээ. Гэхдээ хань зүг тохиолдол байна уу? Миг хаагаад гараад Facebook юм Instagram-аар reel гүйлгэж байгаа тавьж өчөөд орж ирээд буцаад баг их нэг үзчих. За баан хамгийн амар тэлтсэн тэлт. Зээлтэй боодох. Зээл тотглуулсан эсвэл топ задуулсан Дөгтэй нэг үдээс нэг маргалдаж үзэж ирсэн юм ба та. Тэгэл би ер нь хэрүүл захгүй юм байна гэдэг тэрийг амьдралдаа ганц удаа нэг хэрэлдэж үзээд тэгээ тэрийг ер нь дэми юм байна гэдэг ер нь болсон. хүлэн зөвшөөрсөн цаг үе юм тий. Би ер нь айгу гайгүй хүний үдс юм хилдэггүй байж байгаа. Дөкийн үдс нэг хэрэлдсэн чинь миний бүр ингэ зүрх савлаад өвчдөг. Би бүр Зөрөөд үү? тий. Дөкрөө нэг хідүү хэлж байгаа юм шүү дээ. Тэгсэж зүрх салганаад бүр хамаг би бүр сонирн болоо. Тэгэл за ер нь болий дөө энэ чир миний хийх юм биш юм байна. Мөрөөр дуул ээж. За, Есүс чихвчээ шийдсэн хамгийн сүүлд яаж хийдсэн бэ? Эвтрээ дахин авах мөнгө. Чихвчэнд амар хайртай гэж. Чихвч арайч тийм мэдгүй би нэг амар хүчээд нэг Яа ингээ хаал. ширээ мэрэгэл зохиж мөхөө нэг тийм байдаг зүгээр яах. Нэг хаашагаал нэг ингэдэм. За, бүгдгээс асуучих заяа. Ялахын төлөө муу санаа ашиглах уу юм? Шиглэн. За, тэгвэл референс тоглохдоо ер нь 50 нүү түргэн нүү юм. Тоглолтын темп бол түрүүн. Түргэн темптэй. Топын хувьд ялагчийг хүлээн зөвшөөрдөг үү?
зөвшөөрөхгүй юу? За тэгвэл Барнус алдаага багийнхнаас хайх уу эсвэл өөрөөсөө юу? Өөрөөсөө. Бодлаа. Бодлоо нэвтрүүлэг орж байгаа болохоор өөрөөсөө гэдэг юм уу? Өөрөөсөө л юм. Энэ Монгол гэдэг чинь чи тэгсэн бол би ингэсэн бол гэдэг шүү дээ. Тэгэхгүй үед шүү дээ. Бусдын толгой зэрэг бохлыг харснаас өөрийнхөө толгой зэрэг төлж байгаа. За Юстас багийнхаа микийг мөтөлжсэн үү? Мөдөлжсэн. Тэгэл шаардлагатай үед одоо хэрвээ манай 3 хүн одоо тэр цаана хойнооход би одоо хүнтэй ганцаараа гинт хүмүүс дуурна шүү дээ. Тиймэрхүү тохиолдолд мэдээж энэ нийтийн яриаг ингээд ороод тэр бүтэн хөлийн чимээ юм сонсохын тулд түр ингээ хаагаад фокуслахын тулд юм байна. Тэрнээс нэг ямар нэгэн тэл хор шараад ингээд хаажсан нэг байхгүй юу? Зөвлөд ингээд одоо ингээд дуусгая гэдэг шүү дээ. Нэг босгоо амрыг гэдэг. Тэ нэг дуусах финиш хийх гэж байгаа мөртлөө заа нэг ганц гэжсэн. Тийм тохиолдод их үү? байгаа. Тэгтээ эсвчээр нуучт. Донтчтэй маа. Ер нь та яд байдаг уу? За дуусгыг босгож өстэй заа ганц гэж яагаад ингээд зөндөө Зөндөө шүү. За ганц ингээ харангуул бүр нар мар мандаа. Таваас 10 жилийн дараа өөрийгөө хаана байхаар төлөвлөж байгаа вэ? Бодож байгаа вэ? 10 жилийн дараа гэх юм бол би нэг лагерийн байшин дээр те модоо услаад хүүхдүүдэд тоглуулад их нэртэйгээ тэгээд нэх гоё байгаль. Энэ яг насных баха те. Маягийн насны ер нь яг нэг тиймэрхүү те. Лагерийн байшин, сайхан мод байшин те. Тэгээд хүүхдүүд гүүгээл аав нэг жоохон магшараастай те. Яг л тийм л хүсчин шүү яг байлгана. Байлгаж зорж те. За. Тиймээс бидний араас авах гэж байгаа юм уу? Тэгээд энэ тэгж бод. Чамд 10 жил дараа лагерийн байшинтай те мод услаад магшараад гэдгсэн бууж гэнэ үү те. Яг бууж. Тэгээд 2 хүүхэд мөхтэй те. 2 банд те. Тийм байж болно шүү дээ. Дасгалжуулагч амар нөлөөлөд байгаа юм шүү. Энэ овцсон юм шүү дээ. За ийстээ 5-аас 10 жилийн дараа бас магадгүй ингээд ямартаач гэр бүлтэй болцсон байна бах. Тэгээ магадгүй бас тоглоод байж ч магадгүй энэ тоглоомтоо байж нэсгүй тэгэл нэг юм хийгээл. харин тэр нь юу вэ? Гэр бүлтэйгээ нэг Монголын гоё газар нутгуудаараа гоё аялах юмсан л гэж боддог. Аа. За ер нь нууцхан энэ хэдэн хүүхдтэй болох вэ? 5. Тэгвэл нэлээд том машин хэрэгтэй байна да аялал зориулж тийм. 5 бахад болчих. Family car хэрэгтэй байна да. Таксны багтай болчих юм шиг. Яг л бас гоё шүү дээ. Аялал гэдэг чинь гоё шүү. За бааны хувьд чиг мотоциклтай байктайгаа байх юм шиг санагдаад бах юм. Тэр яг уу тэгэлний хобби юм чи тэгээд Байкинг ер нь 10 жилийн дараа чаяхгүй бах те. мэддэг тэрийг ер нь сайн мэддэг л. Гэхдээ нэг Монголдо нэг бизнес нэг жижиг юм хийж эхлүүлж үзээ. Жишээ бизнес чинь санаа. Эхлэхгүй шүү. Мэргэжтэйгээ холбоотой байх уу ер нь? За баг зэрэг холбоотой. Гэхдээ бас найзхантайгаа л нэг ярилцж байгаа л нэг бизнесийн санаа ерөнхий бодож байгаа. Бодоод эхэлсэн биз дээ. Тэгээ тэрийг Монголдо нэг хэрэгжүүлж үзээд болох нь болохгүй нөө тэгэхэд яаж чинь тэгээ болохгүй л тэгэл гадагшаа явж сурд юм уу л гэж боддог. Би бол ер нь л яг Монголдо сайхан амьдрал гэж боддог л та. Тэгээд эхнэр хүүхдүүд тэгэл нэг 50 сайхан тийм гоё амьдрал гэж боддог шүү дээ. Тэгээ 50 сайхан гоё амьдрал яг чиний үдээд юу юм? Одоо хотод ч юм уу хөдөө ч юм уу хаана байх нь чухал биш юм уу? Гэхдээ хөдөөч гарахгүй л те. Хөдөө гарахгүй юу? Хөдөө арай хорцтой шүү дээ. Тэгэл энэ хаваараа. Тэрийг бол дэмжихгүй бах те гэрүүлж юм. Гэхдээ дэмжихгүй байх нь ч сайш. Тэгээ яг гарыг ивлэг харах л хат. Чи шийдэх юм байна те. Гэхдээ тэгэл ярьсан шүү дээ. Гараал яах вүлээ. Тэ. Сайн муу талаас нь ярилцсан тэгэл. Гэтэ өдөө гарахгүй. Рефус. Би яг 5-аас 10 жилийн дараа их нэртэй болсон байх юм бол их нэртэй ам тэгээд аав ээж өвөөгөө бол сайхан аялж явах хэрэгтэй. Монголдо юу? Гадаадаар Гадаадаар уу? тийм ер нь Багдад амир тийм их ирдэгс тэгээд одоо ч гэсэн ер нь боддог. Дасгалжуулагч гэдэг карьер ер нь яагаад ярихгүй юм те? Сонин л юм те. Тийм шүү дээ. Би ер нь эдрээс тэгтээ ер нь асуудаг шүү дээ. Одоо нэг багтаа болоод
Тэгээд ингээд тасгалжуулагч ингээд над чи ингээд явах уу яах вэ хөө тэгэл. Ер нь бол үгүй л т. Яагаад вэ? Хэцүү ажил. Хэцүү. Ядрага. Тийм шүү дээ. Тэгэхээр ажид нөгөө нэг би ойрхон байдаг учраас тэгээд яг нөгөө нэг бас хэцүүгийн хин чараад байгаа юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь ингээ бүгд л амар 50 байхыг хүсэж байгаа л тэгээд ер нь ингээ тэгээ ингээ хүмүүс ингээ харахтаа амар ингээ зүгээр ингээл тоглоол идэл унтаал. Тийм шүү дээ. Хүмүүс яг тэгж л хардаг шүү дээ. Та нар ингээ тийм болохоор ингээ аим амархан гэж хараад идэх байхгүй. мөнгө олоод тий. Тэгэл ингээ сайхан харагдаал тий. Тэгж л бодож байгаа шүү. Яг ингээ амар стресс тоглохоор энэ ч бүр амар Маш том ажил байдаг тий. Стрессүүд байдаг, дарамтууд байдаг, шахалтууд байдаг тий. Тэгэл мэдээж хөөний уналт гэж байдаг тий. Одоо босолт гэж байдаг шиг ингээ энэ олон зүйл давж байгааг нь бас хүмүүс тэр болгон мэдэхгүй. тэгэл юм нэг тайван л ах юм тий. Тоглогчдын үед ч гэсэн шантарч исэн тохиолдолд бол өстой баг тоо томшгүй их хуу Болий гэл тий. Лээ ер нь ингэх ер нь ямар шаардлагатай юм боли. Тэгэл яг хичнээн тим үе байсан ч гэсэн ард нь яг даваад гарцсан эргээ харахлаа нэг жоох юм дээр эслийн гिचин штэ гэл. Тэгээ нөгөө амьдрал заавартайгаа ямар ирэх шигтэй адилхан л. Шантарлаа энэ яаж илэрхийлжсэн чамд? Тэгээ шууд утгаараа л илэрхийлнэ л дээ чинь тэгээд ёо би миний ерөөсө тоглолт болохгүй байна. Ерөөсө ингээд болтын мөдөө энэ тэмцээний дуусгаад ер нь болтын мөдөө ч юм уу. Яг гоо яг энэ багийн хувьд гэх юм бол одоогоор бол тийм байхгүй л те. Яг гоо тийм ер нь амирчдын хувьд бол ер нь шууд л тэгд. Зарим нэг нь болвол ерөөсө бүр шууд шийдэмгий ч юм уу те. Одоо групп чат байдаг бол тэрнээсээ гараал за боллоо гэд нэг орс руу алгуулдаг ч юм уу. Тийм хүү үед л байж л. Гэтэ манай тамирчид бол маш том зорилго байгаа тий. Тэгэхээр угаасаа бүгд хитрхи ингээд нэг юм авнаа олно гэдгээсээ илүү тий бага доктортой байлгаад бие биенээ маш сайн харилцаатай байлгаад амар нэгэн тэмцээн зориулж байгаа бол яг ингээд нэгнийхэн төлөө тоглоод тий энэ зан чанар чинь бол угаасаа юу авч өгөх ёстой вэ гэдэг юм чинь маш тодорхой гад. Тэгэхгүй энээсээ буцаад ч юм уу те дундаас нь шантраа ч юм уу эсвэл ингээл биш хэн хүсэж тэр хүслээрээ нэгээр дэмжиж явбал илүү сайн бат бөх баг. Гэтэ энэ нь бол Альфагийн аминг бол ураагийн харуулж байгаа. Маш богино хугацаанд маш олон зүйл харуулж байгаа учраас энэ үлгэр жишээг байнга бариад те тэгээд үзэгч фэнүүдтэй дандаа нэг тийм гоё те урмын тоглолт тэр зүйлээ байнга гаргаарай гэж бас миний оюун зүгээс хүсэж байгаа. Тэгээд мэдээж хамгийн гоё зүйл бол цом дэлхийн авраг тий. Тэгэхээр энэний ажил одооноос ингээд эхлэх ба. Тэгээд арчид одоо хийх ажил маш их байна. Тэгээд энэ ирчээ маш сайн хадгалаад олон амжилтууд, олон зорилгоудаа заавал биелүүлээрэй гэж би бас хувийн зүгээс хүсье. За баярлалаа. За ер нь нэг юм хэлмээр, ярмаар тий ингээд тийм одоо нэг хүний нэг дотоод юу байгаа шүү дээ. Сэтгэл. Үзэгчтэй хандаж хэлэхэд бол 2025 оны Альфагийн аминг мэдээж 2026 онд тэрнээсээ илүү байхыг хичээнэ. Үргэлж бидэнтэй хамт байгаарай. Тэгээд та нарын дэмжлэг бүр бодсноос ч илүү их байдгийн шүү. Тэ бас урмын үг хайрлаж байгаа комент ч байт юм уу, лайв дээр бичсэн комент ч байт юм уу, бидний постн дээр бичсэн ч байт юм уу. Тэр болгоны чинь бид нар байнга үзэж харж идэг учраас тийм тэр болгоноос ч урам зориг авдаг. Болдог бол нэрэ те нэг монголчууд яг ингээд тэр нэг заалч юм уу тэр орчинд нь уул айгүй бас очих боломжтой газар байсан шүү дээ те. Тэгэхээр ингээд нэг бас жоохон бөөндөө ч юм яц нэг 100 гаруй хүн очсон бас нэг тийм ингэсэн бол тэр мэдрэмжийг бол би 2023 оны Туркийн дэлхийн авраг дээр бол мэдэрч тийм. Айгүй олон монголчууд ирсэн. Тэгээл тэр чинь Монголын дүрийн албагаа барьцсан, уугаалаа. Тэгээд тэр үед чи одоо яг энэ ч байсан. Бүр түнэс чинь баг бүгд биш л. Аах чи форен би байсан IC Сталвартгийн 3 багч нь аврагын IC аваад удаах баринд нь Сталварт ороод 4-р баринд маах форен би орж исэн. Тэгээд стол амжилт классик тийм болсон тийм монголчууд байсан. Тэр үзэгчдийн тэр нэлээд том заал байсан ч гэсэн тэр хүнд энд сууж байгаа монголчууд нэр бараг л хоолоос өгдөл ер нь ойрж уугаалцсан.
яг тэр үед л одоо яг нэг PUBG Mobile гэдэг энэ одоо төрлийг барьж аваад тоглогч байгаа, дараас нь тасгалжуулагч болоод ингээд явж байгаа нэг тэр одоо нэг би буруу сонголт хийгээгүй юм байна гэдгийг тэр одоо үзэгчдээс бол авч ирсэн, урам авчихсан. Ер нь фэнүүдийн чинь нэг зорилго тэр штэ. Тийм. Чамаг жоох муудаад байвал хөө гэж шүүмжсдэг. Сайн яваад өшөө өрөхийг л боддог ч тийм. Тэгээ PUBG Mobile угаасаа монголчуудын бас маш том орон зайг үүсгэсэн шүү дээ. Ер нь бол дэлхийн PUBG-д. За тэгээд баянтаа бол дэлхийн аврагаас хойш яг ингэж бид ч бүрэлдэхүүнээр уулзалтаагүй байна. Тийм нэг арга гэрийнхаа асуудал гээд арга гэртээ мэдээж чинь бид чинь бүтэн жилийн үед ер нь бол ингээд тэмцээн оролдоо ингээд явж урт хугацааны амралт нь одоо л яг болж байгаа учраас. Тэгээ багийнхаа нүнэрт хандж хэлэхэд бол ахын хувьд бол дүүнэр бүр маш их бахархаж байгаа шүү. Тэгээд хэдүүлээ энэс илүү амжилтыг гаргана, энэс илүү мундаг байж чадна. Бас дэлхийн авраг дээр өөрсдөө ч гэсэн харуулад амжсан. Тийм болохоор баярлалаа. E-show нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтран бүтээгч Team Hyperworld. Нэвтрүүлгийн хамтрагч Best Shop. За нэвтрүүлэлд оролцсон Alpha Gaming багийн тамирчтай баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиглалаар Best Бүдүүн, Best Shop цэгийн хамтран ажиллалаа.